эдийн засгийн холбоотой цаашдаа энэ Монгол Ардын намаас барилгууд за тэгээд мөрийн хөтөлбөрүүд хэрэг хэмжээд явж байгаа гэх мэтлээ ер нь бол нэгэн томхон хэмжээний тийм илтгэл явна л гэсэн ийм л одоо юу та мэдээлэлтэй байж байна. Ямар нэгэн бүтэц зохион байгуулалттай асуудал хүндэгдэх. Бүтэц одоосондоо яригдсан байхгүй. Зарим нэг хариуцлага байсан сайдад хариуцлагыг тооцох асуудал юм. Одоо эргүүлэлт татах зүрх хүчнээс хэд хэдэн сайдыг одоо эргүүлэн татах. Тэр мэдээлэл ерөөсөө байхгүй. Ер нь бол засгийн газрын үйл ажиллагаан дээр бас нэлийн дүгнэлт гарах байх. Мөрийн хөтөлбөртэй холбоотой асуудлууд нэглээ яригдж таарна. Мөрийн хөтөлбөрийн үлдсэн хугацаанд одоо ямар хэмжээнд байгаа тэрийг бол цаашаа яаж хөгжүүлэх вэ? Дүн ямар шүү вэ? Цаашаа зорьсон зорилттой хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн энэ төрлийн мэдээлэлүүд гарна. Улсын хурлын дэд даргын үед засгийн газрын үйл ажиллагааг бахуулах хэлснээр чинь таны хувьд энэ засгийн газрын үйл ажиллагаа хэрэг явуулж байгаа гэж үзэж байгаа юм. За ерөнхийдөө засгийн газар дээр бас тодорхой хэмжээний ажлууд бол хийж байна. Эдийн засгт нэлээд ахиц гарч байгаа гэж байгаа шүү дээ. Мэдээлэлээр бол чинь эдийн засгийн өсөлт бол 6% бол орчлоо гэсэн мэдээлэлтэй байж байгаа. За гол мэдээж одоо их хурл одоо эхлээд за миний бодож байгаагаар бол засгийн газрын бас тодорхой мэдээллүүдийг бол сонсон. За дээрээс нь одоо Монгол банк болоод бусад одоо нийгмийн хэмжээний бас тодорхой шинжилүүлгийг бол бас харах. За хийх гэж байгаа төлөвлөж байгаа зүйлүүдийг бол харна гэсэн ийм л бол мэдээлэл ийм л бодолтой явж байгаа. Таны хувьд улсын хурлын дэд даргын үед улсын хурлын гишүүдийн ёс зүйн асуудал төр ямар байр суурьтай вэ? Ёс зүйн асуудлаа бид нэр ярих зүйтэй байх л гэж бодож байгаа. За яг нийгэмтэй холбоотой асуудлууд яригдж байна. Энийг одоо яг ёс зүйн хороо улсын хурлын гишүүдийн ёс зүйн одоо дэгтэй холбоотой асуудлууд ерөнхийдөө бол бас ярих зүйтэй байх гэж байна. Сүүл нарангийн нараа гишүүнтэй холбоотойгоо одоо жагсаалтаар нэр дэвшдэг байл иргэн харах эмгтээчүүдийн кодыг бууруулах асуудлыг захин орчинд хүндэж гисэн байлээ. Энд та байр суурь ямар вэ? Бид нэр ер нь бол хуулиндаа бас нэг зүйлийг дутуу орхиц юм уу гэж харж байгаа. 126 гишүүнтэй холимог тогтолцоотой энэ бол бидний хувьд шинэ одоо хуулийн одоо шинэ заалт. За энэ заалтынхаа дагуу анхны одоо улсын хурл бүрэлдэхүүн тогтлоо. За юу вэ гэхээр магадгүй зүгээр залуу гишүүдтэйгээ ч байдаг юм уу эсвэл одоо энэ жагсаалтанд байгаа гишүүдлөгөө бид нар бас нэлээд дайраад байгаа шүү. Энэ бол нэг талаасаа бол маш зөв асуудал шүү дээ. Бид жагсаалтаа тодорхой хэмжээний залуучуудаа оруулж ирэх, тодорхой хэмжээний одоо судлаачдаа, тодорхой хэмжээний инженер мэрэгчлэнүүд одоо эрдэмтэн мэрэгдээ бол оруулж ирэх нь бол зүйтэй. Өөрөөр хэлбэл хууль өмнө 76 тойрогтой 76 одоо араасаа талхаад түлхээтэй хүмүүс. За тэгээд төсвөө тэрэндээ тохируулаад орон нутаг руугаа ч үгүй юм уу тойрог руугаа татдаг байсан бол одоо бол бидний энэ жоохон гоочлоод байгаа 48 гишүүн гэдэг маань бол ямар нэгэн татлаа түлхээ байхгүй намынхаа бодлогоор орж ирээд улс орны хэмжээний том асуудал бол анхаарлаа хандуулдаг ийм хүмүүс болж байгаа шүү дээ. Ийм гишүүд байж байгаа. Тэгэхээр энэ бол нийгэмд бол одоо жишээ нь одоо эрчим хүчтэй холбоотой асуудлууд яагаад бол өмнө бид нар мэдээгүй мэддэг байсан. За тойрог руугаа татаж хангаагаад явдаг байсан бол одоо өнөөдөр эрчим хүчтэй холбоотой асуудал яагаад ийм өндөр түвшинд гарч иж байна гэдэг чинь энэ гишүүдийн чинь бас ач холбогдол байхгүй. Өөрөөр хэлбэл бид нар үндсэн хуулинд оруулсан өөрчлөлтийн маань ач холбогдол ингэж гарч ирж байгаа. Энэ 126 та холимог тогтолцоо маань цаашаа явах тусмаа улам төгөлдөрж байна. За спискээр орж ирэх уу жагсаалтаар орж ирэх чинь улам одоо мэрэгсэн хүмүүсээ салбарынхаа тодорхой мэрэгсэн хүмүүсээ бол оруулж ирдэг ийм одоо тогтолцоод орох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ер нь бол бидний явж байгаа зам бол одоо зөв зам байгаа. Гэхдээ жагсаалтаар орж иж байгаа гишүүд нэгэнт нам өөрсдөө тодорхойлоод 48 гишүүнээр нам тодорхойлж орж иж байгаа бол тодорхой хэмжээний хариуцлага тооцох асуудлыг бол нам буцаад хариуцлага тооцдог ийм тогтолцоог оруулах зүйтэй болов гэж харж байгаа. Эгүүлэн татах. Нөгөө талаар бол бид нар бас ярьж байгаа шүү дээ. Ер нь бол улсын хурлын гишүүдээссэн одоо эгүүлэн татах асуудал ямар хэмжээнд байж болох юм. Бас тодорхой хэмжээний асуудлууд гарсан тохиолдолд иргэдээс бас санал гарсан тохиолдож үүд юм. Ийм асуудал бас байж болох юм. Нөгөө талдаа бол намаас хэрвээ тодорхойлоод спискээр орж ирсэн бол тодорхой хэмжээний нам нь өөрийнхөө хариуцлагыг тооцох ийм боломж олцоо бас байх юм байна гэж ерөнхийдөө бол бас харж байгаа. Дотор гишүүн жагсаалтаас орж ирсэн гишүүдийг эргүүлэн татах хуулийн олборлсон гэдэг юм. За тэрийг бол мэдгүй хэвлийн мэдээлэлтэй гэж байгаа. Ер нь бол бас тодорхой хэмжээнд бид нар хариуцлага тооцдог болохын тулд нэгэнт нам тодорхойлоод энэ хүнийг одоо оруулж ирэх зүйтэй гэж үзсэн бол бас эргүүлэн татах дараагийн хүнээ оруулдаг ч байт юм те. Ийм тогтолцоо байхад бол буруу. Энэ нэргээд парламентын татлаанд тэгэхээр
сөрөг нөлөөлөл дагуулсан. За ер нь бол яг парламентын тогтолцоо ярьдаг хүмүүс маань манад нэлээд байгаа шүү дээ. Магадгүй бид нар бол тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг оруулаад үзэх хэрэгтэй. Нэг зүйлийг нөгөө зүйлээр нь хаагаад яваад бас байж болохгүй. Тэгэхээр хариуцлагатай холбоотой асуудлууд нийт тэргүүд бол нэг номерч яригдах асуудал шүү дээ. Тийм болохоор хариуцлагын асуудлуудыг яри хэрвээ зүгээр парламентын тогтолцоо тэндээ бол дархлаа алдагдах зүйл байвал дорн засаад явчих болно шүү дээ. Тэгэхээр бид нар аливаа зүйлийг бол ерөнхийдөө бас оруулж ирж үзээд болохгүй засаад явах юм боломж олцоо. Тухайн намын удирдлагын жагсаалтанд оруулж байгаа нэрийг илүү тодорхой болгож байгаа шүү. Тэгэнгүүт яг нөгөө жагсаалтанд яг өөрийн бэлдсэн хүмүүстэй үйлчлээд байх ийм хандлага одоо жишээлх юм бол улсын хурлын гишүүн оюун эрдэнэ асуудал яригдж байгаа. Тэгэхээр намынхаа даргыг даргадаа тодорхой хэмжээний эрхийг өгж байгаа асуудал байхгүй юу? Намын их хурлаас одоо намын даргыг сонгоно гэдэг чинь өөрөө тэр том хурлаас одоо сая бол 1000 гаруй хүмүүстэй үнтэй ийм намын дарга сонгогдлоо шүү дээ. Юу сонгож хурл их хурл болж. Тэгэхээр энэ тодорхой хэмжээний нам одоо даргадаа бол итгэл үзүүлж байгаа асуудал. Тэгэхээр намын даргын итгэлийг бол тодорхой хэмжээнд авч үзэх зүйтэй. Хоёрдугаар намын даргын санал болгосныг баг хурл авч хилцэж байгаа байхгүй. Баг хурлаас авч хилцээд тэн дээр бол тодорхой хэмжээний визийг гаргаад энэ хүмүүсийг чинь баталгаажуулга гаргаж байгаа шүү. Тэгэхээр дан намын даргын асуудал биш шүү. Тэгэхээр өөрөө баг хурл маань өөрөө хариуцлагатай байх хэрэгтэй. Тэнд магадгүй одоо хойлдог солигдогч байд юм уу бас тодорхой нэр дэвших болцоонууд бол гаргаж ирж байгаа шүү дээ. Ер нь бол тэгээд тэрийгээ бол баг хурл арай ондоо өнцгөөс нь хараад явдаг ийм л тогтолцоо. Цаашдаа ер нь аливаа зүйл чинь төгөлдөж явдаг шүү дээ. Одоо баг хурлын асуудлууд бол манай дээр нэлээд сайжирж байгаа. Ер нь бол одоо нэлээд өргөн хэмжээний арчил одоо тэр үгээ хэлэх асуудлууд нээлттэй явдаг шүү дээ манай баг хурл. Гишүүдэд хариуцлага өгдөг болёо гэж ярьж штеп. Ингийн тулд бид нар үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж яаж тэр чинь гишүүний бүрийн эрхийн асуудал яригдах учраас. Ер нь бол улс төрийн гол асуудлууд бол үндсэн хуулинд яг хаа үндсэн хуулинд бол гол асуудлуудаа бид нэр суулгах чад тэрийг уялдуулаад процессын асуудлуудаа дан одоо юуны улс төрийн намуудын тухай хууль. Улс төрийн намуудын тухай хууль за сонгуулийн тухай хуулиуд. Энэ хуулиудаа хамгийн гол асуудлыг бид нэр суулгах хэрэгтэй байна. За баярлалаа.